Өнөөдөр засгийн газрыг яаж байгуулж байгааг мэдж байгаа шүү дээ. Та бүхэн зарим нь бүр ичээд сууж байгаа. Одоо намайг ингэж хэлэх гэхэд баг тэр нэр хэлбэл яанда энэнийг ярьчих үү дээ гэж зарим нь дотроо ичиж байгаа. Монгол улсын засгийн газрын гишүүн гэдэг бол өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаал гэж байгаа шүү дээ. Тэр өндөр нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн өндөр албан тушаалын өмнө тэр ёс зүйтэй албан тушаалын өмнө өөрийгөө тавиад хардаа. Тэр өөрсдийнхөө хүнийг түлхэж байгаа тэр фракц гэж нэрлэгддэг тэр хувийн үзэл бодолтой баригдсан тэр хүмүүс өөрсдийгөө нэг тавиад хардаа. Хүн бүхэн мэднэ энэ Монголын ажлыг ямар улсууд зогсоож байна, яаж зогсоож байна, ямар аргаар, ямар дэвийн аргаар зогсоож байна. Гэхдээ энэ нэг дэвийн, энэ нэг адын аргаас салъя, энэ нэг ёрын, энэ нэг муухай юмнаас болиё л доо. Ингэж нэг албан тушаалын хойноос хөөцөлтөд уг нь бодлого яриад хууль гаргаад сууж явах ёстой бол сучууд. Тэгээд тэр албан тушаалаар дамжуулж амьдралаа өөдөн татдаг. Тэрхгээ сууж байгаа, тийм бодол өвөрлөө сууж байгаа та нар үнэхээр санаа зовох хэрэгтэй. Зарим нь мэдэхгүй байна гэж бодож байгаа. Мэдж байгаа. Эн чинь энэ дэлхий дээр энэ орчлон дээр бүртгэгдчихэд гин шүү. Та нар бодсон л бол тийм хөдөлгөөн, тийм хор найруулсан л бол үлдчихэдэг. Тэр чинь үр хоочд хоошоогоо Монголын ард түмэнд гай болно шүү дээ. Нүгэл болно. Тийм учраас энэ нүглийг одоо зогсоох хэрэгтэй. Төр гэдэг бол хэцүү асуудлыг шийддэг, хэцүү юмыг үүрч явдаг, буян хийж явдаг, нүглийг арилгахын төлөө нүгэлтэд тэмцэж явдаг байгууллага шүү. Түүнээс ч мөнгөний хойноос суудлын төлөө өвөлдөн хаталтан ингэж гүйлдэж идэг. Ичих нүрээ алдаж байгаа шүү дээ. Их хурлд сууж байгаа өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн засгийн газрын гишүүний нэр тийм суудлын үнэр сонсоод бүх зарчмаа хайж байгаа шүү дээ. Ямар адгийн юм бэ? Тэнд нэг хэдэн сар, 1-2 жил ажиллахын тулд ингэж зарчмаасаа, ингэж үнэт зүйлээсээ ухарна, урвна гэдэг чинь муухай шүү дээ.